Орхон аймагт хөгжлийн бэрхшээлтэй 4,000 орчим иргэн байдгаас 330 хүүхэд юм а. Үүнээс тархины саажилттай болон аутизмтай 0-6 насны 130 хүүхэд байна. Эдгээр хүүхдийг нийгэмшүүлэх, тэднийг байн гасрах, хөдөлгөөн засал, физик хэмжлэгээр эмчлэх газар нэн ховор байдаг байна. Иймд Пондоло аутизмын холбооноос хил заслын төвөө өнөөдөр инхүү нээлээ. За аутизмын холбоо маань бол 2018 оны 4 сард нээсэн. За ингээд бид чинь 7 хүүхэдтэй үйл ажиллагаа явуулаад хүүхдүүдэд хамруулан хил засалт Улаанбаатараас хүмүүс дуудаж авчиж ажилладаг байсан. За мэрэгжлийн эмчнэр дуудаж авчиж үзүүлдэг байсан аутизмтай хүүхдүүдэд. Одоо бол яг үдийн 1 жил ажлын үүднээс гоё төвтэй болж байгаа одоо маш их баяртай байна. Төв маань болохоор бол одоо өнөөдөр л үйл ажиллагаа нийлэгдэж байна, нээлттэй хийж байна. За энд болохоор бол одоо 12 хүүхэдтэй болоод бид хэд үйл ажиллагаа явуулж эхэлж байна. Одоо манайх чинь Орхон аймагт бол хил засалч гэж байдаггүй. Одоо сая нэг МОБЭС-ийг төгсөөд ирсэн шинэхэн оюутан одоо 7 дугаар сургууль багшилдаг. Бид нартай хагас сан бүцэнд хамтран ажиллаж хүүхдүүд мань хил засал зааж өгнө. За бага ангийн багш 18 дугаар сургуулийн бага ангийн багш ариун цэцэг маань болохоор бол хүүхдүүдэд бага ангийн хичээл зааж өгнө. За хүүхдүүдийг өнгө ялгуулж сургана, суулгаж сургана. За ариун болор маань болохоор бол хөдөлгөөн засал одоо энд байгаа хүүхдүүдийг өсөрч харайх, гутлаа үүдэх, гарын жижигэн булчингууд аягүй сул байдаг учраас тэн дээр нь анхаарна гэсэн үг тий. Аутизмтай хүмүүс нийгмийн харилцаанд бүрэн гүйцэд орж чаддаггүй бөгөөд жирийн хүмүүстэй адил харилцагчаа мэдэрч чаддаггүй байна. Нийгмийн харилцааны хямрал балчир наснд нь илэрч эхэлдэг байна. Бага насны хүүхдүүд нь аливаа нэг нийгмийн хүрээлэл буй орчин хүн эд юмсад баярлаж хөөрөхтөө муу нэрээр нь дуудахад хариу үйлдэл үзүүлэх нь ховор байдаг. Хөлд орох үедээ хүүхэд нийгмийн хэм хэмжээнээс олон бүр холддог. Иймд тэдний хэл яриа болон хөгжлийг дэмжих үүднээс энэхүү төв нэгдлээ. Яг аутизмтай хүүхдийн онцлог нь өөрөө нийгэм шиг харилцаа, хэл засал гэсэн яг гурван юм хязгаарлагдсан байдаг байхгүй юу. Тэгээд ер нь аутизмтай хүүхэд нь өөрийгөө илэрхийлэхдээ ингээ буруугаар илэрхийлдэг. Одоо жишээ нь чи ингээд энэ дэвтэр дээр бичээ гингүүд нөгөө хүүхэд нь одоо хүүхдүүд ургүй байл үгүй би бичихгүй гэж хэлдэг бол аутизмтай хүүхэд өөрийгөө илэрхийлэхдээ цаас аврах жишээ нэ. Тэгээд хэл ярианы хувьд онцлогоос болоод өөр байдаг. Тэгээд зарим нь хурдан хөгжих боломжтой, зарим нь болохоор удаан. Өнөөдөр Эрдэнэт хотод Пондолтой аутизмын холбоо маань хил заслын төвөө нээж байна. Тэгээд аутизм гэдэг нь болохоор одоо өвчин бол биш, эмгэг гэж онцлогдож байгаа. Энэ нь болохоор одоо нэгэнт эмгэг учраас одоо эмчлэгдэхгүй гэсэн юм байхгүй. Тэгэхээр одоо зайлшгүй одоо нийгэм ахуй засал, хөдөлгөөн засал, хил заслаар одоо хөгжүүлэх боломжтой учраас одоо эцэгчүүд нийлээд ганцаатайгаа хамтраад энэ төвийг нээж байгаа. Тэгээд хүүхдүүдийнхээ одоо ирээдүйн төлөө нээж байна. Одоо тэгээ хүүхд маань болохоор одоо 9 настай, анх 4 настай аутизм гэж онцлогдсон. Тус холбоо нь Улаанбаатар хотоос хөдөлгөөн засалж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг асрах, бариа заслын хэмжээг өрн авчирч хүүхдүүдэд эмчлүүлэн зөвлөгөө авдаг байна. Харин хэл яриа зөвшөөрөх хичээлийг орж чаддаггүй байсан бол энэ хонд аймагт тусгай хэрэгцээ хүүхдүүдийн хэл заслын мэрэгжлийн багштай болсон учраас тус багштай хамтран хүүхдийн хэл яриаг зөвшөөрөх хичээлийг орохоор болжээ.